Криптографийн сурлаар ажиллаж тусаад өөрийгөө хянах хэсгээр ирээд байна. Би шинэ сурал дээр ажиллаж байгаа болохоор дараа нь юу судлах талаар ярилцахыг хүссэн юм. Цуврал үгээр тусаагүй бид ер нь эхлэл хэсгээрээ явж байгаа. Би 3 өөр хянах видео бэлтгэсэн. Нэг нь энэ гүнзгийрүүлэх хичээл юм. Би энд криптографтай холбоотой тест болон нэмэлт даалгаврын талаар ярмаар байна. Би энэ криптографт хэрэглэгддэг илүү олон талд судалгаа, компьютерийн шинжлэх ухааны хичээлүүдийн талаар ярмаар байна. Гэхдээ одоо гүнзгийрүүлэх хичээлийнхаа тухай ярилцъя. Энд гүнзгий гэж хэлэх боловч үнэндээ хэцүү хичээл гэдэг утгаар биш юм аа. Илүү нарийн гэсэн утгаар. Энд гүнзгий гэж хэлэх боловч үнэндээ хэцүү хичээл гэдэг утгаар биш юм. Илүү нарийн гэсэн утгаар. Энэ цувралыг цаашид ямар байж болох талаар бодож буй төсөөллөө хэлье. Би цуврал бүрээ олон салаа мөчр бүхий модор дүрсэлж байгаа бөгөөд таныг бүр эртний цаг үеэс эхлээд 20 дугаар зуун буюу бидний өнөө үе хүртэлх хугацаанд арай өөр замуудаар аялуулъя. 20 дугаар зуун энэ хавьд байгаа гээ. Эндээс цааш ойлголтууд маань салбарлана. 20 эсвэл 21 дугаар зуун болмог цаашид илүү нарийн салбарлаж эхэлнэ. Энэ навчин дээрх зураас нь түрүүн ярьсан анхны тооны дархалтай холбоотой асуудал болох юм. Зарим нь бүр тодорхой ажил болох санамсаргүй тооны алгоритм эсвэл хэш функцийн талаарх асуудлыг төлөөлнө. Эндээс салаас нь шинэ нээлттэй дэлгүүрийн протокол байж болно. Учир нь RSA анхных нь байсан юм. Гэхдээ бид кодлох стандарт болох DES, IES-ийг мэднэ шүү дээ. Бүр цаашлбал квант нууцлага арга нэг шинэ салбар нь байж болно. Таны харж байгаачлан энэ зурлаас хичнээн ч олон салаасан санаанууд гарах боломжтой. Бүгдийг энд дурдах боломжгүй юм. Иймд энэ видеог яг энд байгаа гэж бодъё. Энэ улсрын цэг. Цаашид хамтраад эсвэл бусад видео бүтээгчид маань хамтын хүчээр хайжимдаа энэ модыг бүрэн бүрхэх боломжийг олох үүднээс би энэ салааг энд дуусгая. Хан академиг үзэж буй хүмүүс асуулт хариулт бичиж түүн дээрх ажлыг сайжруулахад ихээхэн тус болдог нь намайг үнэхээр гайхшруулдаг. Жишээлхэд ердийн нэг салаатай холбогдуулан шин асуулттай тулгарснаар тэр салаа цааш хаашаа явах нь илүү тодорхой болдог юм. Тухайлбал хуурмаг санамсаргүй тоо үсгэгчтэй холбоотой 2 асуулт байна. Дрейкний асуултыг харцгаая. Санамсаргүй үрийг сонгоход цагийг яагаад миллисекундээр тооцох нь илүү тохиромжтой байна вэ? Нууцлалд энэ нь боломжгүй юм. Таны компьютер дээрх цаг нь миний компьютер дээрх цагтай адил. Тиймээс энэ хооронд 100 миллисекунд өгөх хэрэгтэй биш үү? Энэ бол бас л нэг чухал асуулт. Яагад гэвэл би криптографик аюулгүй хуурмаг санамсаргүй үсгэгчийг ярилгүй өнгөрсөнд байгаа юм. Буцаад энд 20 дугаар зууны ихэнх хавьд дундаж квадрат арга байна. Гэвч өнөөдөр дундаж квадрат аргыг хэрэглэхгүй байна. Мөн энэ сонирхолтой бүтэн салбар байна. Энд мөн л олон бөгөөд шинэ агуулга руу орох нэлээд асуудлууд байна. Аль хэдийн болсон нэг сонирхолтой жишээг танд үзүүлэхийг хүсэж байна. Энэ асуултыг Гэмэл гэдэг хүн One Time Pad видеог үзээд асуусан юм. Асуулт нь компьютер бүх боломжит хувилбарыг маш хурдан хугацаанд шалгаж чаддаг юм уу гэсэн асуулт байна. Мөн Чампонтра энд адилхан асуулт асуусан байна. Ийм асуулт ихээр гардыг би анзаарсан юм аа. Энэ бүгд шинэ видео хийх хэрэгцээг бий болгодог. Ингээд би төгс нууцлалын далаар нууцлалын орчинд санамсаргүй тохиолдлыг барьж чадахгүй болохыг харуулсан видео кино хийсэн. Мөн энэ видеоны дараа даван чухал сэтгэгдэл үлдээсэн байна. Тэд миний видеог 2 өгүүлбэрт багтаагаад өгөнсөн байна. Иймд энэ салааг хэрхэн бүрэн болохыг асуултаас олж байна. Үзэгчдийн бичсэн эргэх харилцаанаас бид ямар агуулгыг шинээр хийхийг мэдэж чадчихна. Тэгэхээр одоо би та бүхнээс видеог үзээд доор нь асуулт асуухыг хүсэж байна. Гэхдээ видеонууд дундаас тодорхой нэг видеог сонгож аваад зөвхөн тэр хичээлийн тухай наривчилж асуух гэсэн үг биш юм шүү. Харин цуврал хичээлүүдтэй холбоотойгоор ерөнхийд нь асуухыг хэлж байгаа. Шин соргог асуултууд нь яг л өттэй лазыг нээж буйтай адил. Ингэснээр таны асуултанд би болон бусад хүмүүс хариулан хичээл илүү сонирхолтой болно гэж бодож байна. Бидэнд олон янзын хариултууд байгаа. Би эдгээр хариултуудыг цуглуулан зарим хүмүүсийн сонирхож байгаа тодорхой сэдвүүдийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан видео кинонуудын бүдүүр зохиолыг гаргаж чадна. Хэсэг хугацааны дараа видеоны доорх хэлэлцүүлгээс бид шин видео кинонуудыг хийж чадна гэж итгэж байна. Мөн би илүү тодорхой болохыг хүсэж байна. Энэ бол үргэлжлэх процесс. Маргааш эсвэл дараа 7 хоногт болох бишээ. Сар бүр жилийн дараа чигдэн гэдэгт итгэлтэй байгаа. Энэ цуврал хичээлүүдийг бид үргэлжлүүлэн хийсээр байх болно. Эдгээр хичээлүүд маань та бид хоёрын нийгэмд магадгүй бусад видео хичээл бүтээгчдэд зориулан хийж буй хамтын тус юм. Тэгэхээр та юу бодож байгаагаа доор үлдээгээрэй. Ингээд дараагийн хичээл бүтээх ажилдаа орцгоё.